За та бүхнийхээ энэ өдрийн амар амлан айлтгах энэ өдрийг би их удаан хүлээлээ. Тэг үг хэлэх өмнө би тэр Монголынхаа газрын зурган дээр очиж та нартайгаа нэг хуучнаараа яг нэг баг байгаа гэдгээ илэрхийлж гарын шиг зуръя. Яа, би энэ өдрийг хүлээлээ. Тэгээд би энэ жаахан юм шулуухан хэлдэг учраас их мөөзөгддөг шүү дээ. Та нар мэднэ. Сүүлийн үед их хурал дээр бүр их мөөзөгддөг болсон. Арчис нам хагараагүй, арчис нам цулаараа байгаа, бүгдээрээ байгаа гэдгийг харуулж чадсан. Энэ амралтын өдөр албан маань алжааваас алжаа тугаа ахуй төрмөн бүү алжаа тугаа гэж ирсэн та нартай бүгдээрэнд баярлалаа. Гурван зунгаж гаруй сум 21 аймаг 9 дүүрэг бүгдээрээ би өглөөнөөс хойш тааныг харлаа. Бүгдээрээ энэ дээр гарч ирээд бид нар нэг байгаа, бид нар цул байгаа. Бид арчилсан нам гэж хэлж чадлаа. Сая элбэгдэрж ерөнхийлөгч хэлж байна. Хөөе. Арчилсан нам байгаа эсхийг, арчилсан намын дараа хэн эсхийг бид шийддэг, та нар шийддэг болохоос биш улсын дээд шүүх шийддэггүй юм. Улсын бүртгэлийн газар шийддэггүй юм. Тэгтээ би данс нэг юм хэлье. Тэгтээ бид нар их бас нэлээх цаг хугацаа алдлаа. Энэ хооронд энэ их баригчид их дураараа авирлаа. Яг бид нар маань одоо энэ арчилсан намыг яаж ялах вэ гэхээр арчилсан нам хагарч байгаа юм шиг болгож тоглуулж ялъя гэж ингэж шийдсэн. Би энэ олон жил 30 жил та нартайгаа хамт ялахт нь ялж, ялагдахт нь ялгаж явсан өнөө хувьд би бол зарим үед үнэхээр баг өөлж байлаа. Одоо арай хэтэрч байна да эднэр. Тэгвэл энэ ганцхан арчилсан ардын намын гараар хийгдсэн зүйл биш. Энэ бол бас манангийн гараар хийгдсэн зүйл. Та нар одоо намайг харж байгаа шүү дээ. Хурал дээр би үгээ хэлж л байгаа. Энэ өнгөрсөн хавар Монгол манай ардын арчилсан намын 13 гишүүн яасан? Яг нэг цул болж, нэг баг болж энэ дарангуулагчдын эсрэг тэмцсэн. Бүгдээр нь баяр хүргэе. Манай хурлын 13 гишүүндээ баяр хүргэе. Тэгээ яасан? Та нар минь энэ гадаа ингэж яах вэ? Ордонд ороод сайхан хэдүүлээ нэг хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдгийг сайхан ажлын хэсэг байгуулад яасан гинэ хөө? Тэр бүртгэлийн нөхдүүд бодлуулсан. За. Тэр яасан? Дээд шүүхийн нөхдүүд бодлуулсан байна. Тамгын газрын нөхдүүд. Гурав дахь нь сонгуулийн ерөнхийлөгөөрөө бодлуулсан байна. Энэ төрийн албан нэртэй ардын намын гар хөлс болсон энэ нөхдүүдийг Монгол улсын төрийн албаны хууль зөрчснийхэн төлөө, улс төрчснийхэн төлөө халах, солих, шийтгэх энэ ажлыг хийнэ гэж амласан. Хэдэн сар дөө? 5 сар. Тэрнээс хойш яасан? 6, 7, 8, 9, 10. 10 сарын нэгэн чуулга ихтэйд одоо өнөөдөр 11 сарын 5 таг чиг. Энэ яаж байгаа? Ерөнхийлөгчийн сонгуулийг авчихсан. 2 сонгуулийг авчихсан. Арчилсан намыг 2 юм шиг харагдуулчихсандаа баярлаад байх шиг. Тийм учраас би та нарт нэг л зүйлийг хэлье. Арчилсан намыг хагараагүй. Та нар 330 сумаас тамгаа хараад ирсэн байж шүү дээ. 9 дүүрэг ирсэн шүү дээ. 21 одоо юу хэрэгтэй юм? Юу ч хэрэггүй. Бид нар нэг байгаа шүү. Одоо 60 хэдэн хүнтэй ардын нам тэнэгтэж бэр гаргадаггүй юм бол бүгд угэл бүртгэх ёстой. Ер нь бол бас нэг юм философи халдагдсан. 90 онд бид нар эхлэхдээ ямар нэгэн намыг дээчүүх бүртгэхэд хажид хийн үхээс биш. Хөөш танаа дарга чинь тэр энэ үү?
Ингэж зөвшөөрлийн систем рүү орж болохгүй. Энэ бол хамгийн чухал зүйлийг эдгээр бол нүдэн дээр яарин болгож байгаа. Тийм учраас дахин хэлээ та нартай үнэхээр баярлалаа амралтын өдөр зүтгэж ирж арчилсан нам хаграагүй нэгдмэл нэгээрээ цулаараа 330 сум бүх газар нэгээрээ байгаа гэдгийг харуулж чадсан. Баярлалаа. Би бас хамтдаа шүү өргөлж. Хоёрдугаарт энэ та нар намайг мэдчихэж тийм манангийнхын чинь өстой мөнгөтэй учраас самарч өгдөг байхгүй. Арчилсан намыг нэг цул хүчтэй байлгахгүй гэсэн манангийн тоглоомыг болвол би яг Монгол ардын намын удирдлагынхээс илүүтэй Монгол ардын нам дотор байгаа энэ байгалийн маялгийг хувааж идсэн хахад цацлаа идсэн хэсэг бүлэг болвол энэ саяны манай намыг 2 болгож тоглох тоглоомд оролцсон. Би мөнгө хөргөл гишүүнээ шаардаж байгаа. Та яах гэж ажлын хэсгийг ахалсан юм? Улсын хурал дээр энийг яриа. Одоо манай намынхан бүгдээр энийг юм харах хэрэгтэй. Улсын хурал дээр энэ хаврын өсгөлөнгийн үр дүнд байгуулагдсан ажлын хэсэг тэр төрийн алав яаж арчилсан намыг самарсахад оролцсныг ил тод хэлэлцэж шүүх ёстой. Энийг бид хийх ёстой. Бид хэн нэгэн хүнээс гууж тамга авдаг, дарга сэргээ тодорхойлуулдаг тийм хүчин биш шүү. Энд дэр хатуу байгаарай. Би уулаас энэ дэр хатуу яасан учраас би бас манай зарим намын зарим хүмүүс ойлгоогүй. Хэдүүлээ сайхан эвлэлтэн нэгдвэл яасан юм. Үгүй эвлэлтэн нэгдээд нэг л болцсон байгаа юм чинь. Зориуд ингээд манангийн гар хөлвөлж хатгаад хоёр юм шиг харагдуулаад тамга тэмдэгнийг хэрүүл хийгээд тэр бүхэнд нь бид нар татагдан ороод байдаг нь ямар учиртай юм бэ. Тэгэхээр манан болвол би танад хэлье. Өнөөдөр ч гэсэн орсоор л байгаа юм байна. Ардын нам дотор ч байгаа. Манангийн маш их мөнгөтэй хэсэгтээ манай зарим нэгэн хүмүүс бол барьцаалагдсан байна. Би улаан цайм хэлж шүү. Үннийг хэлэхээр эдгээр их юм ярьдгийг. Барьцаалагдсан байна. Энэ барьцааныхаа төлөө Монголын арчлалын төлөө зүтгэж ирсэн та нарын эцэг өвгдийн энэ сайхан сэтгэл энэ зүтгэлийг бол ингэж бодоо олгож болохгүй. Тийм учраас бид нар ийм юм дээр хэлдэг. Би хатуу байр суурьтай байл да. Хинтээ ямар гэрээ хэлзэр хийх гээд байгаа юм бэ? Шудраг осныхаа талд байл да. Шудрагд байл да ардын намынхаа. За бүртгэлийн байгууллагыг хэлчлээ, дээж хүйг хэлчлээ, сонгуулийн өрөнхөө. За энэ дэр бол хатуу үзэлцэн ээ. За дахиад би нэг юм хэлье. Энэ манангийнхан чи ингэсэн шүү дээ. Өнөөдөр бас их сонио өдөр байна. Би матч сайн нөхөр орж ирсч тэгж байна. Өнөөдөр чи ямар өдөр өгөхөөр эзэн Чингисийн төрсөн өдөр. Өнөөдөр чи ямар өдөр өгсөн чинь танаа засгийн газрыг огцруулсан өдөр. Би өөр мартцсан явж шít. Нэрэ бодсон чинь 7 жилийн өмнө огцруулж ирсэн юм. За тэр мэр огцруулсан хамаагүй л дээ. Ер нь бол тэндээс их юм эхэлсэн бөц. Тэрнээс хойш эдгээр хамтарч яаж Монголын ардчлалыг, Монголын ардчилсан намыг нухслах гэдэг зохион байгуулалтын үйл ажиллагаа хийсэн. Би маш товчхон хэлье. Юу хийсэн бэлээ? Гайл татвар хоёрыг нэг болгосон. Дид сайд нар чи ерөөсөө хэрэггүй юм гээ манай нам сайхан бэлгийг байхад бүх дид сайд нар алга болгосон. Бүх дид сайд нар хоорондоо хэрэлцсэн шүү дээ нам дотор. Манайхыг л хооронд нь муудалцах ажлыг хийсэн. Манай нам 15 онд улсын хуралд шудраг осныхантай нийлээд олуулаа байхад сонгуулийн ерөнхий хорон дээр ардын нам олонх болохыг би бас амьдтай үзлээ. Би гайхаад яаж байгаа ямар буруу юм хийдэг зүгээр. Хамгийн сүүлд нь би юун дээр цөхрөнгө барсан гэхээр 12 оны сонгуулийн хууль биш үү? 28 гишүүн нөгөө пропорционал уу жагсаалтаар ордог 48 гишүүн төргөөс. Тэр хуулийн минь өөрчлөлт гэсэн. Йоо би өөр сүлдө гуйс энийг л өөрчилж болохгүй шүү дээ. Яагаад байгаа чи алтуйга судалгаагаар манайхын жижиг мажоритар болгох юм бол салам ялж яах гэсэн. Өө та нар бас хэний үгэнд итгэж вэ? Энэ 12 оны хууль бол манай ардчилсан намыг олгох болгоогүй ч гэсэн олуулаа болгосон хууль мөн үстэй. Шудраг штэ. Ямар нийгэмд одоо хэн ямар хувийн дэмжлэгтэй байгаагаараа их хуралд байр суурь эзэлдэг юм шудраг хуулийг зориуд өөрчилж жижиг мажоритар болгосон. Энэ юу гэсэн үг? Үеийн үед цаашид ардын нам ялна гэдэг юм хийсэн. Ардын нам чүшилтэй. Ардын нам за манай зарим нөхдүүдийн хэлсэн манан бүлэглэл үеийн үед ялах юм хийсэн. Ийм муухай юм хийсэн шүү. Энэ түүхийг яагаад бид нар дахин ярих ёстой вэ гэхээр дахиж ийм юм хийхээс бид нар сэргийлэх ёстой юм аа. За цаашид бид нар яах юм? 3 дахь санаагаа хэлж. Бид нар яалаа? Бид нар 12 онд их хурлын сонгуульд олуулаа болсон. Орон нутгийн сонгуульд олон 16 7 аймагт ялж ирсэн.
нийслэл хотод анх удаа ялсан. Ерөнхийлөгчийн хоёр сонгуульд хоёуланд нь ярьж ерөнхийлөгчд элбэг доржийг манай намынхан бүгдээрээ дэмжиж, түмэн дэмжиж гаргаж ирсэн. Ийм 5 ялалтын тухай ярьж. Бид нар тэгээ ядаад яасан. Ядаад ямар нэгэн намын диктатур тогтоох гээгүй, олонхын диктатур тогтоох гээгүй. Бид монголчуудын мэн амьдрал үнэхээр хэцүү байна. Монголоо шинжлэе, Монголоо өөрчлөе. Монгол хүн 2020 он гэхэд нэг Монголдо сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэе гэж явсан. Та нар тэр үеийн 12 оны сонгуулийн хуурайг санаж байна уу? Нийтээр хэлмээр байна. Бид нар хүн шиг амьдрий, ус шиг хөгжий. Хайцсан. Тэгтээ хийнэ. Хэдүүлээ хийн. Өнөөдөр яаж байгаа? Өнөөдөр зүгээр л энгийн юм хардаа. Дархны зам. Яасан? Будаа. Тэгэхэд яаж байгаа? Би бас эргэлдэж байгаа шүү. Дархнаас 3 гишүүн сонгогдоод байгаа шүү дээ. Ийм байж болд юм уу? За би бусад аймаг нь хамгаалалт тэндээ сонгогдсон баг. Гэхдээ дархны зам нь будаа байхад дархнаас 3 гишүүн сонгогдоод идэх ч одоо юу гэсэн? Бодох л хэрэгтэй. Ер нь юу хийсэн юм, юу хийгээд байгаа юм, цаашид юу хийхээр төлөвлөж гээд хэдэн жилийн хугацаанд юу хийх гээд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Эдгээр ч байх энэ зарим нэгэн хүмүүс юу хийгээд байгаа вэ гэхээр нэг том намтай нөгөөдөл нь тоглоомын хүүхэлдэй намууд байх. Ийм л юм руу яваад байгаа. Тэгтээ манай намынхан бууж өгөөгүй. Би дахин баяр хүргэе. Энэ одоо орон нутгийн сонгуул дээр 145 суманд ялсан. 8 аймаг нэг дүүрэгт ялсан баатруудаа бүгдээрэнд нь баяр хүргэе. Энэ юу хэлж байгаа? Энэ арчилсан намайг дээгүүрээ 2 улс юм шиг харагдвал чадсан ч гэсэн манай 100 мянган гишүүдийн сэтгэл зүрх тэрнийг бол ялж чадахгүй байгаа. Би бас олон аймаг олон дүүрэгт манай гишүүдтэй уулзсан гэдэг. Дарга тэр дээгүүрээ л учруулж шулдаг. Дээгүүрээ учрыг чинь олуулахгүй зориуд хийчихэд байхад чи яаж учруулах гэдэг. Тэгэхээр энэнийг өнөөдөр та нар хагалж энд цэг тавьж ардчилсан нам нэг талдаа байгаа. Бид бол сулаараа байгаа. Бид бол ялж чаддаг нам. Та нар биднийг яаж ч үзсэн бид нар 145 суманд ялцсан. 8 аймагт ялцсан, нэг дүүрэгт ялцсан. Ийм гэдгийг харуулж чадж байгаа та бүхэн маань эцэс та нар маань баатар. Би манай энэ хурлын хуучин зарим гишүүд удаа тэднэрт хэлдэг. Та нар нэг зовлон ойлгохгүй шүү дээ. Ардчилсан нам ялагдахад тэр суман дээр, дүүрэг дээр, аймаг дээр манай ардчилсан намын гишүүд яаж зовдгийг мэддэг юм уу? Тэгдэг үз? Амар барьддаг. Одоо тэгээд тэр суманд чи төсөв өгөхгүй гэж хэлдэг. Ийм зовлон ойлгохгүй байж бид нар их хурл дээр олон юм яриад яах вэ? Тийм учраас нам гэдэг бол сум, дүүрэг, хороо, аймаг бид нар бүгд нийлжээж нэг баг болж явж байгаа. Тийм учраас та нартай би дахин баяр хүргэе. Монгол ардын нам байна штэ. 6 жил, 4 жил 60 хэдүүлээ байлаа. Одоо дахиад 2 жил 60 хэдүүлээ байна. Өнөөдөр юу сайж ирсэн? Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт буруудан доройтож байна. Ковид гэдэг юмар айлгсаар байгаад ковид нь арай тараагүй байхад бүгдээр ингэ сулдаад унгацсан. Тэгсэн шүү дээ. Асар их хэмжээний мөнгө өрн таран хийсэн. Гадаадаас зээл авсан. За вакцин элдв юм хийх гэж оролдсон. Тэгээд бодлого байхгүй, үнхаагүй ийм өдөрлөг бол Монголыг улам сөхрүүлж байна. Би баян хэлдэг манай намынх наваа мэдж байгаа. Бид нар Монгол ардын намыг ядах нь бидний зорилго биш. Монголыг хөгжүүлэх нь, Монгол хүн Монголдо сайхан амьдрах нь дахиад хэлээрээ улс шиг хөгжиж хүн шиг амьдрах нь бидний зорилго. Яагаад бид нар энээс ухрах юм бэ? Энийгээ төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе. Би нэг юмд үнэхээр өнөөдөр баярлалаа. Би өнөөдрийг удтал хүлээсэн юм байна. Та нартайгаа уулзлаа. Маш их энерги авлаа. Бид нар батцуулаа харуулж чадлаа. Бид ямар нэгэн дээчүүх өдрийг бүрт тухай яриаггүй. Бид нэг гэдгээ харуулж чадлаа. Бүгдээрээ хамтдаа Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө зүтгэе. Та нартайгаа хамт шүү. Баярлалаа.